Эгийн голын усан цахилгаан станц. Энэ түүх 1964-өөс 65 онуудад Зөвлөлт холбоот улсын Энергосет проект хүрээлэн Монгол улсын нутаг дэвсгэрийн 28 байршилд усан цахилгаан станц байгуулагдуулах тухай дүгнэлт гаргаснаас эхэлсэн юм. Эдгээрийн нэг нь Эгийн голын адагт буюу Улаанбаатар хотоос автаа замаар 450 км гаруй зайд Булган аймгийн Хотог өндөр сумын нутагт Эгс Илэнгийн бэлчрээс 2.5 км-т байрлах Өнөөгийн Эгийн голын усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа газар. он Монгол улсын засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. 1992-оос 1995 оны хооронд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж хөнгөлтэй зээлийн санхүүжилт 5.2 сая Америк доллараар Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээг боловсруулсан. 1997-оос 1998 онд Малайз, Чех улсын компаниуд хөрөнгө оруулалт хийх барих санал тавьсан ч хэрэгжээгүй. 2006 он бүгд наримт хятад улсын хөнгөлтэй зээлийн ерөнхий хэлэлцээр батлагдсан. 2007 он техник эдийн засгийн үндэслэл байгаль орчны нөлөөллийн наривчилсан үнэлгээний нэмэлт тодтгол Синомач болон Камке компанийн консорциум тендер чалгарсан боловч засгийн газар төслийг татан авснаар хэрэгжээгүй. Өлгийдээ өтөлсөн төслийн өчигдрийн түүх ийм байлаа. оноос Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн судалгаа хийж 2 удаа барих ажлыг эхлүүлчих төвшөнд хүрсэн ч тодорхой шалтгааны улмаас тухай бүртэн зогсон хойшилж байжээ. Үнэн дээр 2013 оноос өмнө энэ төсөл бие даасан төслийн нэгжгүй салбар яамны мэрэгжилтнүүд хавсраг байдлаар хариуцсан ажиллаж байсан юм. 2013 оны 11-р сарын 16 энэ өдөр Алтан хуйгийн тэргүүлсэн засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаж 6 хоногийн дараа төслийн нэгж байгуулах тухай эрчим хүчний сайд Сононпилийн тушаал гарчээ. Эрчим хүчний хамаарлаас гарч хямд, найдвартай, байгаль дээлтэй цахилгаан эрчим хүчний их үүсвэртэй болох монголчуудын оролдлого ийхүү 3 дахь удаага амилан бос ирлээ. Энэ удаад өмнөх түүхүүдийг давтахгүй байх, уг төслийг жинхэнэ утгаар нь ажил хэрэг болгох түүхэн үүрэг төслийн нэгжийн өмнө байлаа. Шинээр байгуулагдсан бие даасан төслийн нэгж нь чиглэл бүрийн мэрэгжлийн эрдэмтэн судлаачид дотоод гадаадын мэрэгсэн багтай хамтран түргэн хугацаанд хямд өртгөөр техник эдийн засгийн үндэслэлийг шинжилэн боловсруулжээ. Шинжилсэн техник эдийн засгийн үндэслэлийг 20 гаруй жилийн өмнөх зардлаас бага өртгөөр боловсруулсан. Нэмэлтээр энэ судалгааны ажлуудыг үнийн дүнд багтаан хийсэн байна. Үүнд байгаль орчны үнэлгээ, урдчилсан шатны дэд бүтцийн ажил болох авто зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын наривчилсан зураг төсөл орсон бөгөөд археологийн авран хамгаалах ажил, загас болон усны амьтдын амьдрах орчныг хамгаалах судалгаа, нүүлгэн суурьшуулалттай холбоотой судалгаанууд багтсан байна. Мөн 135.5 км тойрч явах авто замыг 72 км болгон замын трассыг оновчл хийснээрэн 43 сая Америк долларын хэмнэлтийг хийсэн байх юм. 20 жилийн өмнөх техник эдийн засгийн үндэслэлийг 5.2 сая доллараар хийсэн өнөөдрийн үнэлгээгээр тооцвол 2 дахин өссөн дүн гарах байх. Тэгэхээр Эгийн голын усан цахилгаан станцын шинжилсэн техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэсэн төслийн зөвлөх Tractable Engineering компани гэж ямар газар юм болоо? Bonjour, je m'appelle Olivier Julien. Je travaille pour la société Tractable Engineering. Намайг Оливер Жулиан гэдэг. Би Tractable Engineering компанид ажилладаг.
одоо эгийн голын төсөл дээр ажиллаж байна. Tractable Engineering компани Франц улсын компани бөгөөд 1947 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани GDF Suez Group-ийн охин компани. GDF Suez Group нь 1858 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн 70 болон усан цахилгаан станцын төслүүд дээр ажилласан. БЭД дэлхийд даяар 500 гаруй төслүүд дээр судалгаа хийсний 250 гаруй далан баригдаж ашиглагдж байгаа. БЭД инженерингийн энэ чиглэлээр тэргүүлэх компаниудын тоонд багтдаг. Одоогийн байдлаар бид 20 гаруй том хэмжээний усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байна. Жишээ нь Венесуэл, Тажикстан гэх мэт орнуудад дэлхийн хамгийн өндөр далан баригдаж буй төслүүд дээр ажиллаж байгаа. Төслийн зөвлөх Tractable Engineering компани нь техник эдийн засгийн үндэслэлийн шин судалгаа хийхин зэрэгцээ нэмэлтээр эрчим хүчний зах зээлийн судалгаа, ус эрчим хүчний тооцоо, далан барих газар, усан сангийн талбайн байр зүйн зураг, геолог, геофизик, газар хөдлөлт, чичирхийллийн судалгааг боловсруулжээ. Эгийн голын төсөл дээр бид 2014 оны 4-р сараас ажиллаж эхэлсэн бөгөөд шинжилсэн техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгсэн. Энэ ажлыг эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжтэй хамтран хийсэн бөгөөд ингэж ажиллах хэд хэдэн учир шалтгаан байсан. Эхнийх нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний хурдцтай өсөлттэй холбогдуулан төслийг дахин шинжлэх шаардлага гарсан. Мөн байр зүүн зураг, голын ус зүүн нэмэлт судалгаа хийх зайлшгүй шаардлага гарсан. Энэхүү шин судалгаануудыг газар дээр нь хийж гүйцэтгсэн нь шинжилсэн техник эдийн засгийн үндэслэлийг эцэслэн боловсруулах боломжийг бидэнд олгосон юм. БЭД шинжилсэн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах явцад далан байгуулах өндөржилтийн хэд хэдэн төвшөнд судалсан бөгөөд суурилагдах хүчин чадлыг олон хувилбаруудаар тодорхойлон төслийн оногчлолыг хийсэн. Тооцооны үр дүн нь далангийн хэрэн өндрийг 10 метрээр нэмэгдүүлэн усан сангийн хэвийн төвшинг 910 м болгон авч суурилагдах хүчин чадал 220 мегаватт байсныг 315 мегаватт хүргэн нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээний өвлийн оргил ачааллыг импортын эрчим хүчээр бус дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаанаар хангах боломжийг олгож байгаа юм. – 2015 он Жимтэн сайхан бэлгийн удирдсан шийдлийн засгийн газар эгийн голын усан цахилгаан станцын хувь заяанд чухал шийдэл болох нэгэн шийдвэр гаргалаа. Энэ бол бүгд наримдах хятад ард улсын засгийн газрын хөнгөлтэй зээлийн их усүрээр эгийн голын усан цахилгаан станц төслийг санхүүжүүлэх саналыг бүгд наримдах хятад ард улсын талд тавьж хэлэлцээ эхлүүлэх тухай шийдвэр. Монгол улсын төвийн эрчим хүчний системийн ховсох горимын тохируулах их 315 мегаватт хүчин чадалтай энэ станцыг барьж байгуулахад урьдчилсан тооцооллоор 827.6 сая доллар шаардлагатай. Бага мөнгө биш. Гэхдээ ирээдүйн ашиг ач холбогдол зэргийг нь тооцож үзвэл бас тийм чиг их мөнгө биш. Тийм учраас засгийн газар энэ удаа хятадын хөнгөлтэй зээлийг энийг ээж гомдоочихвээ, тэрнийг ээжүүлдээчихвээ гэсэн арга барилаар хувааж, тарааж, хэсэгчилж өгөх биш, том төслүүдэд том зээлийг нэгмөр олгохоор шийдвэрлэж байна. Энэхүү том төслүүд нь хөшгийн хөндийн олон улсын нисхэн усны буудлын хүртэлх хурдны зам, эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын 2 төсөл юм. Усан цахилгаан станц бол эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улмаар улс орны бие даасан байдлыг баттгаж хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой юм. Дулааны станцын горим технологийн хувьд бол суур ачаал зогтсон гинтийн өөрчлөлтийг бол хаахад бол хэцүү байдаг. Тийм учраас усын станц бол оператив чадвар сайтай маш бага хугацаанд ашиглалтанд ажиллагаан залгаж болдгаараа эрчим хүчний одоо энэ онцлог өөрмөц бүтээгдэхүүнийг хангаж өгдөг. Яагаад гэвэл эрчим хүч гэдэг бол үйлдвэрлэлт, дамжуулалт, хэрэглээ нэгэн зэрэг явагддаг ийм хүнд үйлдвэрлэл юм. Шинжилсэн техник эдийн засгийн үндэслэлд
төслийн шинэ өртгийг боловсруулан тодорхойлсон. Энэ тооцоог Далангийн шинжилсэн зургийг үндэслэж хийсний зэрэгцээ орон нутгийн нөхцөлийг тусгасан ба дэлхийн бусад усан цахилгаан станцын өртгийн тооцоог харгалзаж үзсэн. Төслийн нийт өртөг 827 сая $. Хүрсний дотор урьдчилсан шатны бүх ажлууд үндсэн талан станцыг барьж байгуулахад шаардлагатай зардал, цахилгаан дамжуулах шугам, дээд станц болон зөвлөх үйлчилгээ, инженерингийн бүх зардал орсон байгаа. Төслийн энэхүү өртөгт хамаарах төслийн санхүүгийн болон эдийн засгийн шинжилгээг хийсэн. Эдгээр шинжилгээгээр төсөл нь авсан зээлээ буцааж төлөх чадвартай бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн жилд 700 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг багасгах бололцоотой. Мөн хэрэгцээ ихтэй өвлийн цагт шаардлагадах цахилгаан эрчим хүчээр хангахын зэрэгцээгээр нөөц чадлыг нэмэгдүүлэх болно. Энэхүү төслийг концессийн гэрээгээр эсвэл гадны хөрөнгө оруулалтаар биш, чухам хөнгөлтэй зээлийн их усврээр барих ямар шаардлагатай вэ? Одоо гадны дотны хувийн хөрөнгө оруулалт бол Монголын эрчим хүчний салбарт бол их сонирхож байгаа л доо станцууд барих. Ингэж станц барих юм бол энэ станцууд бол үндсэндээ independent power producer гэж ярьдаг. Видасын эрчим хүчний үүсвэр. Энэ станц бол одоо тийм commercial үндсэндээ тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтаа ялуулах богино хугацаанд нөхөж авахыг бодож байгаа. Тийм учраас хэрвээ усан цахилгаан станцыг иймэрхүү видасын эрчим хүчний үүсвэр болгочих юм бол ус ихтэй жил нь ажиллахыг бодно. Гантай жил бол ажиллахгүй, өвөл бол ажиллахыг хүсэхгүй, өвөл 100 одоо бороотой үед нь ажилладаг ч юм уу. Ингээд тодорхой нөхцөл шаардлагууд одоо power purchase agreement гэх цахилгаан эрчим хүч худалдаа авах гэрээн дээр нөхцлүүд орж ирэх учраас үндсэндээ энэ станц бол зайлшгүй тодорхой хэмжээний стратегийн хувьд эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд горим тохируулгын хувьд бол гарцаагүй бас ингээд төрийн мэдэлд байх шаардлагатай. Эгийн голын усан цахилгаан станцыг 2020 он гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд түүнээс хойш 20-25 жилийн дотор анхны хөрөнгө оруулалтыг нөхөнө гэсэн тооцоо гарсан байна. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхэн 20 хүртэл хувийг өөрийн дотоод хэрэгцээтэй зарцуулдаг бол эгийн голын усан цахилгаан станц нь ердөө 1% зарцуулна. Ингэснээр жилдээ 109 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч хэмнэх боломжтой байна. Мөн Оросын холбооны улсаас жилвэр импортоор авдаг 25-аас 26 сая Америк долларын эрчим хүчний зардлыг шууд хэмнэж цахилгаан тасалдах эрсдлийг бууруулах юм. Монголын эрчим хүчний систем өнөөдрийн үүсэж байгаа бодитоор үүссэн 345 мегаватт энэ зөрүүг хангахад усан цахилгаан станц бол одоо 1 тэргуунд шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол тэр дулааны цахилгаан станц дээрх генераторуудыг эргүүлэхийн тулд 100-ыг 4-өөс 5 цаг бэлддэг. За ингэж байж тэр генераторыг бүрэн ажиллагаанд нь оруулна. За генераторыг зогсоосон тохиолдолд эргээд тэрийг бүрэн ачаалахад дахиад 6-аас 8 цаг болдог. Тэгэхээр энэ бид нар залгад таслах момент бол ердөө секундын ажил. Гэтэл бид нар секундын дотор тэр үйлдвэр хэрэглийг тэнцвэржүүлэх хэрэгтэй байдаг. Энэ бол одоо тохируулах их усрын ачаал хийж чадах юм юм аа. Тэгэхээр зэрэг хичнээн одоо дулааны цахилгаан станц байрсан ч гэсэн бид нар энэ тохируулах их усрын одоо үрийг гүйцэтгэж одоо эрчим хүчний системийн технологийн горим ажиллагааг удирдахад бол нэлээд хүндрэлтэй болдог гэж харж байгаа. Эрчим хүчний хараат байдлаас гарч найдвартай, хямд, бас байгаль орчинд ээлтэй цахилгаан эрчим хүчтэй болох монголчуудын зорилго биелэхэд ийхүү нэг алхам ойртож байна. Энэ оройны их ачаал ч юм уу эсвэл нэг чадлын огцон дутагдалд орцсон үед бол ер нь хурдан маневрлдаг усан цахилгаан станцтай байдагч болоосоо гэсэн тийм бодол бол ер нь орж ирдгийн шүү. Маш чухал энэ хурдтай маневрлдаг одоо тийм шаардлага. Хэдий станц маань бол тийм хурдтай бол маневрлж яагаад чадахгүй шүү дээ. Бид нар ямар ч байсан хүнд байдалд орохгүй тул тийм хурдтай усан цахилгаан станц л хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээсээ тийм юм бол байдаг ч болоос эртхэн барьчихсан байсан ч болоосоо гэсэн юм бодол бол зурсхийг л ороод ирдэг. Хэрвээ 50 жил хүлээгдсэн эгийн голын усан цахилгаан станцын санхүүжил чийдэгдэж ажил өрнөж эхэлвэл Монгол улсад ямар өгөөчтэй вэ? Жилээс жилд энэ импортын эрчим хүчний үн биднэрт төсөөлөгдөхгүйгээр одоо нэмэгдээд ирдэг. Жилд 2 удаа. Тэгэхээр зэрэг энэ дарамтаас нэгд гарах. За хоёрт нь бид нар өөрийн гэсэн тохируулгын эм системтэй байвал технологийн удирдлагын хувьд бол энийг зүй зохистой удирдах явах энэ боломж бүрдэнэ. Гуравт нь эргээд бид нар одоо тарифын тогтвортой бодлого барихад
ялангуяа хүн амд одоо нөлөөлнө ч үйлдвэр үйлчлэгээ хөгжин энэ бүх юмны өөрийнх нь хөгжлийн одоо үндэс суурь юу эгийн голын усан цахилгаан станц. Гаднаас захиалж авч тэрэндээ мөнгө төлж яадаг ийм систем хэд хэцүү. Хэрвээ энэ эгийн голын усан цахилгаан станцыг байгуулчих юм бол одоо жинхэнэ утгаараа Монгол улсын эрчим хүчний систем байгуулагдаж өөрийн тохируулгатай, өөрийн одоо нөөц хүчин чадалтай ийм одоо станц болно. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтанд орсноор тэрхийн цагаан нураас 2.5 дахин том 5.7 тэрбум метр куб эзэлхэн бүхий ил цэвэр усны нөөц өвхий нуур үүснэ. Энэ хүн нуур түүний орчноо байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, загас шувууны аж ахуйг хөгжүүлэх, агаарын чигшил, орох хур дундасны хэмжээ нэмэгдэн цөлжилт явагдах нөхцөлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах ач холбогдолтой. Хамгийн ойрын жишээг хөрш 2 орноос аваад үзье. Бүгд наримдах хятад улсын хувьд 50 гаруй мянган усан цахилгаан станцаараа дэлхийд тэргүүлдэг бол Оросын холбооны улсад 100 мегаваттаас дээш хүчин чадалтай 100 гаруй усан цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний дотор байгаль нураас их авдаг ангар мөрөн дээр ажиллаж байгаа 4 усан цахилгаан станц нь нийтдээ 12500 мегаватт хүчин чадалтай байна. Үүнээс гадна нийслэл Москва хотод тойруулан 57 усан сан байгуулж ил цэвэр усны нөөц бүрдүүлэн цэвэр усныхан хэрэгцээг хангаж байна. Мөн манай Булган аймагтай ойролцоо газар нутагтай Швейцарт 1167 усан цахилгаан станц ажилладаг байна. Сэргээгдэх хэрчим хүч эхний хөрөнгө оруулалт их шаардах боловч бүтээн босгосноос хойш ашиглалтын зардал хямд, тасралтгүй, шавхагдашгүй нөхөн сэргээгдэх их үүсвэр цахилгаан эрчим хүч гаргах хамгийн цэвэр арга юм. Хэрэлдэж талцаж суух цаг одоо биш ээ. Хийж бүтээх цаг. Монголчуудын гаднаас хараат бус болох гэсэн үйлс болгон монголчуудын өөрсдийнх нь оролцоотойгоор зүгээр нэг өв үсэг болон цаасан дээрээ үлддэг байж таарахгүй. Цахилгаан байхгүй бол бид хүн төрөлхтний түүхийн эхлэл рүү эргээд очно гэсэн үг. Усан нэмэгдэж байгаа эрчим хүчнийхээ хэрэглийг хангаж хүчрэхгүй бол хөгжил дэвшлийн тухай бүх ярэ зүгээр л үг болно. Эгийн голын усан цахилгаан станц гэдэг ойлголт зүгээр л нэг үг биш, үйл хэрэг болгох цаг айсгүй.